зүүн бүс бол одоо том бүс шүү дээ бас тий өргөөд нутагтай. Хийг ажил бол их байна. Ер нь бол хэрэгцээ бол хязгааргүй. Зарцуул хөрөнгө маань хязгаартай. Тэгэхээр эдийн засгч угаасаа тийм шүү дээ. Хязгааргүй хэрэгцээ одоо хязгаарлалт нөөцөөр хангах тий. Тэр утгаараа бол одоо бүх хэрэгцээтэй зүйлийг шийдвэж чадаагүй мэдээж нэгдүгürt. Гэхдээ томоохон одоо онгоцны буудлын хөөх хугацаа сургууль шинжлэх одоо олон 10 жил одоо шийгдээгүй энэ ажлыг хийж байгаа. Яг тэгвэл онгоцоор зорчих нөхцөлгүй шүү дээ. 650 км Дорнод аймаг. Гэтэл эндээс нислэг тэргээр 22 сая төгрөгөөр одоо эрүүл мэндийн хүн шалтгаантай хүмүүсийг одоо зөвлөж авчирч байна. Энэ нэг иргэнд нэг гэр бүлд одоо маш их хэмжээний дарамт ирж байгаа шүү дээ. Хоёрдугаар зүүн бүсээс булангийн орнууд руу бусад улс руу шууд одоо нисэх онгоцоор махыг сурлах энэ боломж бол бүгд даваа талтай учраас энийг бол нэгдүгээр тэрэмжилж байна. Дээр нь сургууль цэцэрлэгүүд нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн 8 төс дарга хэмжээ шинээр Дорнод аймагт хэрэгжиж байна. Хэнтийн аймаг Сүхбаатар аймагт мөн төс дарга хэмжээ хэрэгжиж байна. Гэхдээ Хэнтийн аймагт бол арай бага одоо төс дарга хэмжээ яагаад бол өмнө жилүүдэд нэлээд сайн бас дэд үтсийн өрнг оруулалтууд тавигдсан. Сүхбаатар аймагт бол хийх ажил бол маш их байгаа. Сүхбаатар аймгийн сумд бол одоо сургууль цэцэрлэг шинжлэхтэй дэд үтц одоо сайжруулах гэдэг одоо үнэхээр одоо маш их ажил байгаа. Сүхбаатар аймагт бол хөрөнгө оруулалт үнэхээр одоо нэн шаардлагатай байгаа. Тэгэхээр 100 гаруй тэр 3 аймаг маань нийлээд ер нь хэд орчим юм бэ? 3 аймаг Тий 3 аймаг нийлээд яг энэ дотор нөгөө Сүхбаатар аймгийн бичиг бонд руу тавьж байгаа замаас үргэлжлүүлээд одоо Даринга буюу одоо Алтан дараа уруу тий аялж түүгээ аялж үүслийн бүс гэдгээр энэ замын ажил эхэлж байгаа. Тэр нь 90 хонд одоо санхүүжих дүн нь бол арай хараахан бага. Үргэлжилж байгаа ажил шинээр ажиллаад байгаа тий. Нийтдээ бол нэг 200 тэрбум төгрөгийн одоо ажил шинээр одоо зүүн бүс нутагт хэрэгжихээр шинээр шүү дээ. Үргэлжилж байгаа ажлууд бол бас нэлээд байгаа.